Сайн байцгаана үзэгчдээ. Манай подкастын дараагийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид глюкоз гэдэг маш чухал сэдвээр ярилцахаар бэлдсэн. За глюкоз гэдээ ярихаар хүмүүс бол одоо ихэвчлэн чихрийн шижинтэй холбож ойлгодог. За ер нь бол тийм. За энэ талаар бид улсын 3 дугаар төв эмнэлгийн бөөр дотоод шүүрлийн тасгийн эхэмж Гэрэлмаг одоо урьж оролцуулж байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За хүний биед глюкоз ямар хэрэгтэй вэ гэдэг талаас яриага эхлүүл зүгээр болов гэж бодож байна. Тэ. За биднийг одоо хооллох болгонд нүүрс ус бид нар идэж байгаа тийм. Нүүрс ус бол өөрөө одоо боловсрогдоод одоо тэрний 80 орчим хувь нь глюкоз болдог. За глюкоз нь бол хүний эд эрхтэн, эд эсэд нэгсэн одоо эд эсэд энерги болж өгдөг. За хамгийн түрүүнд бие мах бод тархийг одоо глюкозоор хангаж өгдөг. Ингэснээрээ бол тархи бол хангалттай хэмжээний глюкозоор одоо ажилдаг гэсэн. За дараагийнх нь бол бусад эд эсүүд байгаа. Эд эсэд очсноор бидний хөдлөх, амьсгалах, одоо өдөр тутмын бүх үйл ажиллагаанд глюкоз энерги их үүсвэр болж өгч байгаа гэсэн. Глюкоз дутагдах, глюкоз ихсэх гэдэг тохиолдол байх уу? Бага. Глюкоз бол яг хэвийн түвшинд байж иж үүргийг үүсгэх ихсүүл чихрийн шижин болно. Дутагдвал сахар багасах буюу гипогликемийн байдал гэдээ үзчихэж байгаа. Ангаах байгаанаар хэлэхээр бол тэр үед бол бид нэг хөлрөөх, салгалах, жичрэх ингээл садгалаад байна. Би юм битгүйсэн чи садгалаад байна гэх хүмүүс ярьдаг шүү дээ. Тий, тэр бол тархинд глюкоз дутагтаад ерөөхдөө жоохон агаарл төвлөрөхгүй байх одоо нөгөө хөнгөн шинж тэмдгүүд нь шүү дээ. Агаал төвлөрөхгүй байх, зүрх дийлсэх, жичрэх, салгалах шинж тэмдгүүд гардаг. Бүр хүндрүүл одоо рухаа алдах, коми байдалд орох зэрэг шинж тэмдгүүд гардаг гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар юу яадаг шүү дээ. Одоо удаан хугацаанд юм идэхгүй явах тохиолдлууд байдаг шүү дээ. Тэгээ тэр үед нэр яг тэгдэм биш үү? Зүрх салгалаад байгаа шиг болоод ингээд анхаарал төвлөрсөн болоо тий. Тэр бол ер нь дутагдаад ирэхээр биес нэгж байгаа. Тий, нэгж байгаа юм. Шинж тэмдэг гэх юм да тий. Эрүүл хүнд бол глюкоз өөрөө булчингийн үйл ажиллагаанд зарцуулагддаг. Мөн илгэнд нөөцлөгддөг. Илгэнд гликоген гэдэг байдлаар нөөцлөгддөг. Илгэнд нөөцлөгдөөд ирэхээр яг тэр нөгөө дутагдж байгаа үед илгэнд нөөцлөгдөөд ирэхээр цус руу одоо орж нөхөж өгч идэг гэсэн үг. Дутагдж байгаа үед. Тэгэхээр эрүүл хүнд бол дутагдж байгаа ч гэсэндээ сахар нөхөөд идэг гэсэн үг. Глюкоз ихсвэл чихрийн шижин болдог гэж та түрүүнд дурдлаа шүү дээ. Тэгэхээр чихрийн шижингийн тохиолдлууд бол манад нэлээд өндөр юм шиг байна. Би бол тэгж хардаг. Яг тэгэхээр манайхан ч одоо сүүлийн үед амьдралын хэв маяг ингээд харахаар хэвтэй болон сууга байдалтай болчихлоо шүү дээ ерөнхийдөө. Тэгэхээр нөгөө хөдөлгөөний хомсдол гэдэг юмнаас ахуулаад тэгээ дээрэс нь бид нар маш их калоритой хоол идэж. Тий. Одоо ялангуяа эд ширсэн гэдэг 11 сар бол маш их одоо мах иддэг те ихээр иддэг. Тэгээд 12 сар 1 сард ерөнхийдөө нөгөө гадаа улирал нь ингээд хүйтэн сэрүүний улирал болчдөг учраас гэрээсээ гарах нь бага. Тэгээ голцоо машин дотор ажил дээр. Тэгээ яг фитнест явж байгаа хүмүүс байгаа боловч тэр нь одоо маш бага хувь байгаад байна шүү дээ. Тэрнээс болоод ингээд калори шүү таахгүй байна шүү дээ тий. Хүү ер нь бол одоо хөдөлж явах хэрэгтэй одоо амьтсан шүү дээ амьд тий. Гэтэл одоо 90-ад оноос хойш бидний амьдралын хэв маяг өөрчлөгснөөс хойш ерөөсөө хөдөлгөөний дутагдалд орсон. Тэгээд ерөөсөө суугаа тий байнгын нэг бол одоо гэрээсээ гарлаа машинд орлоо ажил дээр очиж байнгын суугаа. За тэгээ хөдөлгөөний дутагдлаас гадна хооллолт бол дандаа бэлэн бүтээгдэхүүн иддэг болсон. Тэгж байна. Тий ерөөсөө ингээл хям тий хит боловсруулсан бүтээгдэхүүн хям шарсан дахиа пицца гэл тэр чи бүдээр хит боловсруулсан бүтээгдэхүүн. Сүүлийн үед залуучуудын хоолтын хэв маяг дээр бэлэн гой марж. Тий бэлэн гой. Кофе орж ирж байна. Тий. Тэгэхээр эдгээр чинь бол ерөөсөө хит боловсруулсан бүтээгдэхүүн. За эдрээс болоод таргалалт үүсэж байгаа. Ялангуяа хөвлийн таргалалт. Хөвлийн таргалалт бол эрэгтэй эмэгтэй айл айлнд их байгаад байгаа. Тэгэхээр эднэрээс болоод нөгөө нэг чихрийн шижин, предиабет гэдэг юу бол ихсэж байгаа. Ялангуяа чихрийн шижин хэв шинж 2 гэдэг. Тэрийг ярихын тулд чихрийн шижингийн ангиллуудын талаараас ярих хэрэгтэй. Тий, чихрийн шижин бол 1-р хэв шинж, 2-р хэв шинж, бусад хэлбэрийн жирэмсэн чихрийн шижин гэдэг үр ангилж байгаа. Инсулин гэдэг бас ойлголтыг одоо бас ярих гэж бодлоо. Инсулин нь бол нойр булчирхаанаас ялгардаг. Нойр булчирхаан маань өөрөө гадаад болон дотоод гэсэн хоёр шүүрэлтэй. Дотоод шүүрлийн бета эсээс ялгардаг. Инсулин даавар. Инсулин дааврын маань гол үүрэг нь ерөөсөө бид түрүүний ярьсан глюкозыг бууруулдаг үүрэгтэй. Амар одоо глюкоз бид нар нэг одоо хооллоо тэгэнгүүт цуснд глюкоз ихсгээр инсулин даавар нойр булчирхаанаас ялгардаг. Тий 2 дугаар хэв шинж бол бүх тохиолдолд 90% нь байдаг баг.
одоо чихрийн шижин гэрээ хувьд нь байдаг. Энэ бол инсулин дүжрэлтэй холбоотой. Инсулин дүжрэл гэхээр юу вэ гэхээр нойр булчирхаанаас инсулин ялгарч ийн тэ. Гэтэл тэр нь эс рүү орж үүргээ гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Гэтэл эс рүү орч чаддгүй. Яагаад гэх юм бол инсулин рецепторыг хүлээн авах гэж одоо байдаг. Тэр нь бол нөгөө инсулин одоо ялгарлаа. Инсулин рецептор хүлээн авахын тусламжтайгаар эс рүү орж одоо глюкозыг бууруулж явах хэрэгтэй. Гэтэл одоо нөгөө бацин солилцооны хамшиг түрүүний хоёлыг ярьсан тархалт хөдөлгөөний хомсдол хоолтой холбоотойгоор инсулины рецепторын тоо багасчдаг. Тэгэхээр инсулин ялгарсан ч гэсэндээ инсулин одоо үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа гэсэн үг. Тэгээд байнгын цусандаа инсулин их байгаад байдаг. Бас нөгөө глюкоз нь их байгаад байдаг. Тэгээ нөгөө эргэх холбооны зарчмаараа глюкоз их байна гэд одоо нойр булчирхаанаас инсулин ялгараад байдаг. Гэтэл одоо нөгөө эс рүүг орж чадахгүй, үүргээ гүйцэтгэж чадахгүй. Яагаад гэх юм бол түрүүн минь ярьсан инсулин рецептор хүлээн авахч гэдэг даавар нь. Гэхдээ даавар нь инсулин рецептор хүлээн авахч нь багассан. Тэр нь ерөөсөө л хөдөлгөөний дутагдал, бацин солилцооны ямсын тархалтай холбоотой. 3 дугаарх нь бусад хэлбэрийн чихрийн шижин, жирэмсний чихрийн шижин гэсэн төрөл байна. Бусад хэлбэрийнх болохоор одоо нойр булчирхай хавдрын улмаас нойр булчирхайгаа тайруулдаг ч юм уу те нөгөө нэг цочмог нойр булчирхай үргэлжлэгээд байдаг штеп. Тэрний улмаас нойр булчирхай мис засалд орсон тиймэрхүү хэлбэрийн тэгээд эзэнгөө гүшин гэдэг өөр бас өвчин байгаа. Тэр бус өөр шалтгааны улмаас өсөж байгаа. Жирэмсний чихрийн шижин бол нэлээд түгээмэл байдаг байх л та. Энд чинь нөгөө огцом тухайн үедээ жирэмсний чихрийн шижин нь болохоор жирэмсэн болохоос өмнө сахар нь хэвэн байсан. Тэгээд жирэмслээд ялангуяа 24-өөс 28-7 хоногтод сахар нь ихсэж одоо чихрийн шиж үсэж байгаа гэсэн үг. Тэгээд төрөөд буцаад зүгээр болчихсон. Тэгтээ тэр нь бол чихрийн шижийн хэв шинж 2 үсгэх эрсдэл бол явж байгаа. За. Бие мах бод хит их дааврын өөрчлөлтөнд зохицохгүй бол маш чихрийн. Тэрийгээ тэгэхээр одоо жишээ нь жирэмсэн эмэгтэйчүүд за төрснийхөө дараа буцаад яг хэвийн байдалд орохын тулд идэж уушаараа зохицуулах хэрэгтэй. Тийм ерөөсөл хоолоороо зохицуул. Тий. Тэгэхээр манад ер нь чихрийн шижингийн тохиолдол хэр их вэ? Тухайлбал одоо таны ажиллаж байгаа салбар дээр тий одоо танай амьлагт тий. Ер нь чихрийн шижин хэв шинж хоёрын тохиол нийт тохиолдол 90% гэдэг байгаа. Тий ер нь их. Чихрийн шижинг ярихын тулд инсулиныг бас ярих хэрэгтэй байх гэж би бодож байна. Одоо би бол тийм нарийн сайн мэдлэгтэй биш. Тэгвэл ингээд ном сонин янз бүрийн юмнаас ингээд уншаад медиагаас авч байгаа миний мэдээлэлээр бол чихрийн шижингийн нэлээд хүнд үедээ орсон хүмүүс бол өөртөө инсулин тариад иддэг гэж би харсан. Уншсан. Тэгэхээр тэр ямар учиртай? Инсулин ер нь юу ямар учиртай? Инсулин өөрөө сая би ярьсан те түрүүний нойр булчирхаанаас ялгардаг даавар гээд түрүү ярьсанчлан нөгөө нойр булчирхай нь бол инсулин ялгаруулад идэг мөртлөө эс дотроо очиж үүргээ гүйцэтгэж чаддгүй гэдээсэн те. Гэтэл нэг л өдөр инсулин байнга ялгараад ахаар цуцдаг тэр бетаас ба нөгөө цуцаад ахаар инсулин ялгархаа болчдөг. Тий инсулин ялгархаа болоод ирэхээр инсулин нөгөө глюкозоо бууруулахын тулд инсулин тарьж байгаа гэсэн. Инсулин тарьж байгаа гэд инсулин маань өөрөө гений инженерчлэлийн аргаар гаргаж авсан. Тийм хүний инсулинтэй яг адилхан тийм гений инженерч гаргаж авсан. Тариа байгаа. Зөв. Тэгэхээр тэрийг бид гаднаас нь тарьж байгаа. Тэр ингээд баланслж байгаа гэсэн үг. Глюкозоо бууруулж байгаа гэсэн үг. Тэр бол ер нь нэлээд хүн чатруу орохоор тэх үү? Чихрийн шижингийн. За яг ч бас хүнд ч бас биш л те. Хүнд юу гэдгийг нь бол нөгөө хүндрэлүүдээр мэднэ. Тий чихрийн шижингийн хүндрэлүүд бас байгаа. Маш олон хүндрэлтэй шүү дээ сахар өөрөө. Тэгэхээр тэр хүндрэлүүдээс л хүнд хөнгөнийг ялгана уу гэхээс ш. Шууд одоо манайх нэг тийм ойлголт байгаа. Инсулин тарилаа одоо би хүн чатанд орцсон юм. Би тармааргүй энэ чинь ястай ингээ хүн чатанд орцсон юм гэдэг. Тэгэхээр инсулин тарилаа гэд бас шууд хүн чатанд орж байгаа биш. Биш. Харин ч глюкозыг бууруулад бас нэг сайн талтай. Сайн инсулинууд одоо зөндөө байгаа тийм. Одоо ер нь бол чихрийн шиж их үедээ ямар ч зовир байхгүй. Тийм. Жохон таргалтай байдаг ч юм уу те. Дэлгүүсээрээ тарга. Тэгээ ямар ч зовир байхгүй байжгаад ямар нэг эрт дэлрүүлэх ч юм уу эсвэл тийм юмар хойшлогддог. Одоо сахар өндөр гараад ирдэг. Цусны шинжилгээгээр гарч ирнэ те. Биохимиар гарч ирнэ. Эсвэл нөгөө гликометр гээд өндөгнөөс үздэг байдаг шүү дээ. Тэрүүгээр бас гарч ирнэ. За тэгээ тэр хоёр хэрэг өөрчлөлт ахын бол бас глюкозын ачаалтаа сорил 3 сарын дундаж гэ бас өөр шинжилгээнүүдээр унш батлагддаг. Эхний үед нь жишээ нь за ер нь дөнгөж эхэлж байна гэж үзэх юм бол тэрийг ингээд зогсооч гэдэг юм уу ерөөсч боломж байгаа. Ерөөсө хувь хүнээс өөрөөс нь шалтгаална гэдэг. Амьдралын хэв маяг өөрчлөх хэрэгтэй. Тий.
хөдөл одоо хоолтой гэхэд л нөгөө багаар ойр ойрхон идэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Нэг дор их идэхгүй. Нэг дор одоо бидний юу н ажиллаад хахад хамгийн юу бол ингээл нэг дор айгүй иддэг штеп. Ходоодоо дүүртэл иддэг. За тэнгуүтээ жоох идж байгаа л идэл за нэг л нэг би чадахгүй байна гэж дахиад хажуугаар нь өөрийн мэдээл те. Тэр бол ерөөсөө тийхгүйгээр нэг дор их идэхгүй. Нэг ходоодоо нэг 70% орчим дүүргээл за одоо болно гэдээ яачих. Тэгээд багаар ойр ойрхон. Тэгтээ тэр нь идэхдээ шимт хижээлтэй хоол ус идэх хэрэгтэй. Би эслэгээр баялаг одоо хүнсний ногоогоор баялаг. Гэтэл манайх бол ихэвчлэн дандаа гуйрал будаа ихэвчлэн хоол идэх. Тийм. Одоо баг хоолныхын цөөвн гэхэд л хоолныхын 70-80% нь одоо нүүрс ус л гэж ярьдаг. Тийм, нүүрс ус байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ будаа гуйрал бол хүний бие огт хэрэггүй зүйл бас биш. Тийм, зохицуулаад идэх хэрэгтэй. Тэрийг хоолны нэг 4-1 орчим байхаар ч юм уу идэх тэгвэл болно гэсэн. Болно тийм. Ер нь тэгдэг шүү. Манай эрчүүд бол ялангуяа цөв айгүй хийдэг. Тий. Тэгээ тэр нь тостой. Тэгээ өөхтэй тий. Хийж байгаа тэрнээсээ болоод маш их нүүрс ус аваад тэрийг шатаач чадахгүй. Тий, шатаач чадахгүй тэгээ суучж байгаа. Тэгээс суугаал дахиад ингээл байж байгаа одоо орой гэртээ ирдэг ч юм уу. Дахиад нэг хоол идэн тэр нь одоо дахиад нэг хүнд хоол. Тий. Тэгэхээр аль болох хоолоо ойрхон багаар одоо хүнсний новгоо давмгаалсан хоол. Тан дээр ирж байгаа одоо өвчтнүүдээс мэдээж та бүхэн асуумж авдаг. Тэгээ асуумжт бол одоо голлох шалтгаан нь юу байна гэж харагддаг. Хүн өөрөө таргана би таргаан гэдгийг мэдээд байгаа мөртлөө ерөөсөө тэрэндээ ингээд арга хэмжээ авдаг ерөөсөө л тэгэл таргаан би тарган эмчтэй явах вэ гэд тэгдэг ч юм уу те. Аль эсвэл чихрийн шиж аль хэдийн онцлогдоод байгаа мөртлөө огт сахараа хэмждэг хүмүүс зөндөө байдаг. Ерөөсөө үзүүлдэг. Минийх нэг 13-тай 14-тэй байж л идэв. Гэдэг өө тань тэг зовир байна уу гэж асуухаар зөндөө зовир хэлж байгаа. Та амьдралын хэм маягаа өөрчлөөд хоолоо зохицуулж гин үү хөдөлгөөн хийж гин үү гэхээр үгүй ээ одоо тэрийг чадахгүй байна гэд ялангуяа эрэгтэй хүмүүс бол айгүйх тэгдэг. Тий. Өө чадахгүй гэд. Эсвэл зарим нь бол одоо уурхад ажилдаг ч юм уу нөгөө ажлын нөхцлөөс болоод нөгөө нэг одоо холын тээвэрт нүүрсний жолооч ч юм уу эсвэл автобусны жолооч гэдэг уурхад ажилдаг хүмүүс ч юм уу тэд нар бол бас яг ажлын нөхцөл нь хүндж гэлээ одоо бас л ингээл би одоо ингээ хоолоо ямар ч үйлчлэх боломжгүй цаанаас идэж байгаа бол яах юм ч юм уу тиймэрхүү байдлаар бас хандаад байгаа. За. Ерөөсөө үгэнд ордог өвчтнүүд байна. Байна. Үгэнд ордог өвчтнүүд байгаа шүү дээ. Тэгэл хэлэхээр одоо ингэж явж байгаа л дуусан даа шиг гэдэг ч юм одоо мэдхгүй одоо яг ямар үзэл бодлоор тэгээд тийм үү. Өөртөө хайргуул. Тий, өөртөө тий. Тэгэхээр одоо чихрийн шижингээс гадна энэ зүрх судасны өвчин, дарал дэгсэх, тулай гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь бүгдээрээ л хоолтой холбоотой, хоол хөдөлгөөнтэй, тархалтай холбоотой өвчнүүд. Тэгэхээр хүн хамгийн дөрөнд одоо хоол хөдөлгөөнөө л зохицуулж байгаа хэрэгтэй гэж байна. Тэгээд гэр бүлийнхэнд нь мэдээж хамт зөвлөгөө та өгдөг байх л та. Авчирж байгаад одоо эхнэрийнх нь хажууд, хүүхдүүдийнх нь хажууд ч юм уу. Нөхрийнх нь хажууд ч юм уу те. За энэ хүн ингэж байна. Ийм дэглэмийг ийм хугацаанд ингэхгүй бол наад хүн чинь ийм эрсдэлтэй шүү ч гэж хэлээд байхад л үгэнд ордог хүмүүс их байдаг гэж би дууссан. Тий. Чихрийн шижингийн хүндрэл бол ерөөсөө тархинаас эхлэх хөл хүртэл бүх хэрэгтэнд хүндрэл өгдөг. Тий хүндрэх юм бол тархинд гэх юм бол тархины цус гаргавал нүд гэх юм бол соохроо хараа муудах болор цайх ч юм уу те. Тэгээд буйл одоо жишээ нь амны хүндэд гэхэд буйл сулрах, шүд сулрах гэдэг тий. За тэгээ зүрхний шигдээс хөл гард бол сууц нарийсаа хөл гарын үзүүрүүд өвдөх, бадарах ч юм уу. За тэгээд одоо нөгөө хөл шархлах, сүүл рүү бүр хөл тайруулах, бөөрийн дутагдлага аюу ол үүтэй. Тэгэхээр тэд нар бол ерөөсөө хүндэрсэн үедээ л одоо аль бөөрийн дутагдлалд орсон ч юм уу, хөл гарын үзүүрүүд нь аюу хүчтэй өвддөг. Тэгээд тийм байгаа тохиолдолд бол дэглэн барихаас өөр аргагүй, эмээ ухаас аргагүй, эмийн эмчилгээ нь бол эмийн болон тэгээ хоол болон хөдөлгөөн эмчилгээгээр зохицуулдаг гэсэн. Сайн одоо үр дүн гарч байгаа хүмүүс байдгүй одоо юу? Сайн үр дүн гарч өөрөө хичээдэг гэх юм. Зөндөө байгаа шүү дээ, зөндөө байгаа. Бид нар ингээл баян ингээл муу ингээд яриад байгаа болохоос шүү сайн дэлмээ бариад өөртөө анхаарад явдаг хүмүүс зөндөө байгаа. Чихрийн шижин бол одоо эмчээс гадна эмчлүүлэгчээс хамгийн их хамаардаг өвчин. Хоол хөдөлгөөнөө зохицуулаад яваад одоо хоол гэхээр бас хитрхи ингээл нөгөө нэг бүх юмыг хориод байхгүй л тий. Чихрийн шижинтэй хүн бол чихэр сахартай хүнсний бүтээгдэхүүн хориглоно. Тий. За тэгээд хөдөлгөөн бол өөрт тохирсон хөдөлгөөнийг 7 хоногийн 5 өдөр 30 минутаас дээш идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж байгаа. Тий, идэвхтэй. Тим хөдөлгөөн хийгээд өөрөө глюкозо тогтмол үзээд
эмийн имчилгээгээ хийгээд за 3 сар тутам хяналтын эмчтэй үзүүлээд те нөгөө яг хэлс одоо та 1 жил болчлоо нүдний угаа дундуулаарай гэж бид нар хэлдэг байхгүй. Тэгээд 6 сар тутам та шээсэндээ микроальбумыг үзүүлэх ёстой шүү. Өө за гэл гэс үзүүлээ явчихдаг тийм үс байд. Бид нар бол тэгээд хүндрхээс нь сэргийлээд аль эсвэл одоо хүндэрсэн байлаа гэхэд их үед онцлогдоод гэс имчилгээ авчдаг гэсэн. Тэгээс хаахраа ингээд үз яваад тахаар сахарын хүндрэлгүй олон жил сахарт явж байгаа тийм үс зүүндээ. Их л олон хүнтэй ингээл ярилцж байхад ер нь нийтлэг ярьж байгаа юм бол ингээд дасгал хөдөлгөөн хүнд бол маш чухлаа. Өдөр тодорхой хэмжээгээр хийж явах ёстой гэж ярьдаг. Сонсож байгаа үзэгчид маань сонсогчд маань ч гэсэн өөрсдөө тэрийг мэддэг мөртлөө ягаад ч юм хийж хэрэгжүүлдэг. За тэр хүмүүсийн нэг бол би өөрөө. Тэгээд ингээд санахаараа нэрэл хийх юмсандаа би ч одоо ингээд хөдөлгөөн хийх шаардлагатай байгаа шүү дээ тий. Одоо тодорхой хэмжээний жингийн илүүдэл байгаа. Тэрийг би хасах ёстой гэж боддог мөртлөө тоохгүй яваад идэг. Тэгээ ингээд ер нь бас бодоод байхад манай одоо нийгэм гэдэг юм. Энэ бол яг миний хувийн үзэл байна л да. Манай нийгэм ялангуяа одоо энэ Улаанбаатар хот хүнийг хөдөлгөөн хийлгэх нөхцөл болцоогоор нь анхнаасаа их төлөвлөлт муутайгаар зохион байгуулсан байна гэж хараад байгаа. Гэтэл одоо Америкч гэдэг юм уу бусад хөгжингүй орнуудад би ингээл яваалаа ажиглаж байхад байр болгоны доор тодорхой хэмжээний фитнес клуб тэр нь одоо тэдэн метрээс доошгүйгээ заасан байж идэг. Тэнд тэр байрных нь ингээд ороод хичээлждэг. Өөрөөр хэлбэл тэр чинь нөгөө хоол газар явах боломжгүй хүмүүс чинь яг гэрийнхаа доор ингээд ажиллаа тарж ирээл нэг 30 минут гүйгээл нэг цаг ч юм уу дасгал хийгээл гарч идэг. Харагддаг байхгүй. Тэгэхээр биднэрт бас нэг тийм зохицуулалт хэрэгтэй ч юм шиг надад санагддаг. Энэ тал дээр та зөвхөн хувийн эмчин гэхээс илүү хувийн үзэл бодол юу гэж боддог. Тий одоо тэгтээ бас нөгөө бүх юмыг ингээ улсаас хамаарал улс одоо биднэрт тийм гаргаж өгөхгүй нэ гэдээс байж болохгүй юм санагддаг л да. Хүн өөрөө хичээхэд байх юм бол гэрийн ойролцоо фитнес, усан байсан ч юм уу байж л байгаа. Тэгэхээр тэрийг олоод хүн өөртөө цаг гаргаж хичээх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэгэл одоо надад ус гаргаж өгөөг юм чинь тийм байхгүй гэдээ суугаад байж болохгүй. Тэгээд заавал ингээ фитнес гэхгүй хүн өөрөө бас янз бүр спортер хичээлж болно шүү дээ. Тий өөрийнхөө дуртай ширинитес, волейбол, сакс ч юм уу те өөрийнхөө дуртай. Тэгэхээр тэрийгээрээ тууштай хичээл хэрэгтэй. Нэг сар яваал болчихгүй ерөөсөө. Тий тэр сар чи юуж болохгүй ш. Тэгэхээр аль болох тэгээд байнгын одоо тогтмол хийх тэр зүйлээ хүн олоод тэгээд тэрүүгээрээ 7 хоногтоо доор хаяж 3 удаа ч юм уу те 3 удаа 30 минутаас дээш цаг ч юм уу хичээл одоо тэр спортоор аль эсвэл гүүхт фитнес усан байсан. Тэрүүгээрээ өөртөө цаг гаргах ёстой гэж хэлмээр байна бүр. Тий. Зүгээр яг миний хэлж байгаа санаа нь болохоор энэ дээр улс зүгээр өөрөө гаргахаас илүү бодлогоор дэмжих хэрэгтэй юм шиг байна. Тий одоо улс бодлогоор дэмжих ёстой л байх. Угаасаа энэ нийгмийн одоо энэ ч одоо нийгмийн эрүүл мэндийн асуудал юм байна. Халдварт бус өвчнөөс хамгийн сэргийлэх юм чи ерөөсө дасгал нийтийн биеийн амир дасгал хөдөлгөөн болчиход байна шүү дээ. Тэгэхээр айгүй сонин зүйлтэй ингэж ишж ярих гэдэг байна. Жишээ нь манай сүүлийн үед сүүлийн нэг 10 хэдэн жил бол кофений соёл бол амар түглээ шүү дээ. Маш өргөн хэмжээнд төгссөн. Тэгээ тэр биднэрт айгүй ойрхон болцсон. Бидний өдөрт хэрэглээ болсон. Тэгэхээр энэ бол ингээд өөрөөр хэлбэл соёлыг нэвтрүүлэх юм бол бид нар хүлээгээд авах бэлэн байж. Хоёр сүүлийн үед CUJ25 гэдэг юм дэлгүүрийн сүлжээ ингээд маш хурдтай ингээд түглээ шүү дээ. Тэгэхээр бид нар одоо ингээд айл хизээний ингээд тэрийг хэрэглээ суртсан, тэрүүгээр үйлчлүүлээ суртсан соёл нь ингээд тогтчихж байгаа. Гэтэл бид нар яг хамгийн чухал юм болох яг эрүүл мэндийнхаа хувь дээр манай бас жишээ нь хүмүүсийг хөдөлгөөнтэй байлгах. Яг тэр бодлого дээрээ бас жоохон тойрог байгаад байгаа. Ажиглагдаад байгаа. Гэтэл хүмүүс тэрийг хэрэглээд хөвшгөд бол бэлэн байгаа байхгүй. Гэгдэг ч юм уу. Яагаад би нэг яриад байна вэ гэхээр хүн ингээд гэрээсээ хоол газар явж одоо дасгал хөдөлгөөн хийх жоохон дургуул юм байл л да. Ер нь гэртэг ойрхон л. Гэртэг л ойрхон байна. Тэгхийн бол хүн ингээд байнга хийгээд байд. Ингээд нүдэнд нь харагдаад ингээд байгаад байх нь айгүй чухал юм билээ шүү дээ. Ер нь бол. Одоо би бол ингээд өдөр болгон CU ч юм уу ингээд JS-ээр өөрчлүүлээл юм аа. Ингээд харахад байж идэг. Ингээд харахад байж идэг. Орох сэтлэн төрөөд идэг. Тэгэхээр тэр их чухал юм болол гэсэн санаа. Тэрнээс мэдээж тэр эрүүл мэндэд санаа тавих нь хувь хүний өөрийнх нь асуудал шүү дээ. Өөрийнх нь хариуцлага гэж л бодож байна. Тий. Чихрийн шижин гэдэг өвчин одоо энэ инсулинтэй холбоотойгоор хамгийн түрүүнд зүрхэнд их хурц нөлөөлдөг байх гэж би хараад байдیں۔ Мэдээж нэг зүрх судасны өвчлөлийн бараг л суурь нь бас болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ер нь бид нар яаж одоо сэргийлж санаа тавих ёстой гэж та юм боддог вэ? Юу гэдгийг юм. Гинт өвчтөөгөө мэдсэний дараа арга хэмжээ авах нь зөв юм уу? Нэг бол одоо
Ер нь би тийм байж магадгүй шүү гэдээ урьдчилан сэргийлэх нь чухал юм. Ер нь би тийм байж магадгүй шүү өөрчлөлт сэргийлэх нь зөв л дөө. Хүн одоо ер нь эртэлрүүлэг улс орон дээр болоод байна шүү дээ. Жилд нэг удаа гэж тэрүүгээр бол зөндөө юм үдэж байгаа. Тэрэн дээр глюкоз үдэж байгаа, өөхтос үдэж байгаа, ходоодны дуран, цуус гэл тэгээ хөвлөө явах гэх тэрүүгээр чинь бол ерөхий чихрийжинтэй байна уу үгүй юу гэдэг нь гараад ирнэ. Тэгээд ятгахтаа эртэлрүүлэгтээ ороод за тэгээд хооллолт болон хөдөлгөөний жингээ зохистой барих хэрэгтэй. Тэг хэвийн жинтэй байх хэрэгтэй. Ер нь одоо ингээд бас хараад байхад залуучууд бас айгүй өөртөө хариуцлагатай болсон эрүүл мэнд чухал юм байна. Эрүүл мэнд өвдөх юм бол бас эдийн засаг болон санхүү, сэтгэл зүй, тэг гэр бүлд нь айгүй их дарамт учирдсан байна гэдгийг бас хүмүүс айгүй сайн ойлгоод байна шүү дээ. Эрүүл мэнд чинь номер 1 юм байна гэдгийг ойлгоод бас тэгэхээр эрүүл мэнд номер 1 байхын үндс нь өөрөөсөө шалтгаалаад хооллолт, хөдөлгөөн, за тэгээ сайн ярьсан эртэлрүүлэг тий эртэлрүүлэгтээ ороод ингээ эмнэлэгт жилдээ нэг удаа цаг аваад ингээд урьдчилан сэргийлээ үзүүлэх хэрэгтэй байна гэдгийг хүмүүс аягүй сайн ойлгоод бас хэрэгжүүлээд байгаа гэж бодож байгаа. Гэхдээ бас илүү эмгтээчүүд бас дамгаал да. Гэхдээ тий эрэгтэйчүүд ч гэсэн бас байгаа гэж бодож байна. Та бол одоо ингээд яг энэ чиглэлээр ажиллаж байгаа хүн насан туршид бол маш их хэрж үйлчлүүлдэг байгаа. Хамгийн залуу одоо чихрийн шижинтэй онцлогдож исэн тархалалт ихтэй хүн хэдэн настай? 18 та байсан. Нэг тий 2 дугаар хэв шинжтэй 18 та. Ерөөсөө нөгөө имбитиг амьдардаг гэд. Тэгэл байнга бэлэн бүтээгдэхүүн хэрэгэлдэг. Тий. Тэгээд ерөөсөө нөгөө яг имийн хоол хийж өгдөг мөртлөө ингээ гадуур ингээл GSMS одоо янз бүрийн тийм сүлжээ бүтээгдэхүүн KFC янз бүрийн зөндөө иддэг гэх нэг тийм шарсан дахиа пицца би аягүй иддэг гэд таргаа нэг 100 хэдэн килограмтай нэг хүүхэд байсан. Хүүх 18 тий тийм. Тэгээд хэв шинжээл хийднэ одоо 2 дугаар хэв шинжээл хийдэн онцлогдоод тэгээд гарсан нэг тийм хүүхэд. Чи одоо баг 12 дугаар анги мөн 1-р курсын хүүхэд биш үү? 12 дугаар анги байсан санаж байна 10 жилийн хүүхэд байсан. 17 тий. Тэгэхээр ер нь таргалт сүүлийн үед залуучаад байгаа нь үнэн юм биш үү? Үн залуучаад байгаа нь үнэ тий. Юус тэр бол ерөөсө байнгын нөгөө бэлэн бүтээгдэхүүн иддэг л хүүхдээс нь л та ерөөсө гараал одоо янз бүрийн бэлэн одоо пицца, бургер, чикен байнга өдөр болго идэг. Тэгээд ингээ байнгын нөгөө PC их тоглодог. Тийм хүүхдээс. Тэгээд одоо амьдралын маяг өөртөө тураарай гэл ими имчилгээ зөвлөө гаргасан. Тэгэл дүүргийнхаа хяналтанд гэлж гаргасан. Их харамсалтай кейсүүд байх уу? Харамсалтай кейсүүд байна шүү дээ зөндөө байгаа. Одоо жишээ ингээд нэг жингийн илүүдэлтэй те айгу тарган тийм хүн таргалттай тийм хүн сахара огт үзүүлж үзээгүй. Тий. Би ерөөс амьдралдаа имлэгт орж үзээгүй ерөөсөө. Нэг ч удаа орж үзээгүй гэдэг. Тэнгүүт ингээ сахар 0 идэ 20 бид болцсон. 20 гэдэг чинь бүр маш өндөр шүү дээ. Хүн тийм цусан дах сахар төрчихсөн аргаар 5.6-аас тавах шүү дээ. Гэтэл 20 танд зөөрэ нөхөр ам цангаад байгаа, ихүүгаад байгаа, ихшээгээд байгаа сахарын нөгөө эмнэлэг зүйн шинжүүд нь тод илэрсэн мөртлөө тэр хүн эмнэлэгт хандаагүй яхаар би айгүй завгүй байсан ажилтаа байсан гэдэг. За та тий хоолундаа зохицуулж гинөө яагаад сахара үзээгүй юм бэ гэхээр ажилтаа байсан гэдэг байхгүй. За тэгээд шинжилгээнүүд цусны шинжилгээ одоо нөгөө илэг бөөрийн үйл ажиллагаа шээс юмнуудыг үзэхээр айл хэдийн одоо хүндрэлд орсон, бөөрийн дутагдлалд орсон. Бөөрийн дутагдал их үе ч юм уу те. Тийм үед орсон хүмүүс одоо байдаг. Одоо нүдний хараа муудаад байна гэдэг байгаа байхгүй тэр хүн. Тэгээд та ингэ нүдний хараа муудаад байгаа гэж яагаад эмнэлэгт үзүүлээг юм гэхээр одоо завгүй гэдэг ерөөсө хүмүүс ерөөсө нөгөө завгүй гэдэг. Ямар сонир шилтгаан бэ тий. Тийм хүмүүс зөндөө байдаг. Ажил ихтэй байсан гэдэг. Яг ажил ихтэй завгүй гэж болно л доо. Гэхдээ тааруулаад эрүүл мэндтэй хүн заавал цаг гаргаж явах хэрэгтэй гэж. Та ер нь одоо яг энэ чихрийн шижинтэй 2 дугаар үе дээр онцлогдсон хүмүүст хандаж одоо зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж зөвлөх вэ ер нь? Эмчтэй дотоод шүүрлийн эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Тий. Хамгийн багадаа 3 сар тутамд 3 сарын дундаж гэдэг юм авах хэрэгтэй. За тэгээд жил тутам нүдний угаа дурандуулж явах хэрэгтэй. Тий. За тэгээд 6 сар тутам нөгөө илэг бөөрийн үйл ажиллагаа, шээсниндээ микроальбумын ч юм уу те. За тийм шинжилгээнүүдээ өгч хүндрэлүүдээ сэргийлж явах хэрэгтэй. За тэгээд сахараа хянах хэрэгтэй. Тий. Сахарын гликометр гэдэг хурууны өндгнөөс үздэг. Югаар өглөө за хоолноос 2 цагийн дараа унтахын өмнө үзэж явах хэрэгтэй. Үзээд эмч дотоод шүүрлийн эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Хяналтанд байгаад зохистой эми эмчилгээ, глюкоз бууруулах эми эмчилгээ бол сахарын одоо эмчийн зөвлөж өгч дотоод шүүрлийн эмчийн за та ийм юм уух юм байна, ийм байгаа учраас ийм юм уух юм байна гэд зөвлөгөө авч явах хэрэгтэй. Ерөөсө тоохгүй орхиж болохгүй. Тэг хяналтанд байгаад ингээд одоо жил тутам одоо хянуулаад яваад ах юм бол энэ бол одоо хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой өвчөө.
Магадгүй та жингийн илүүдэлтэй таргалалтай ч юм уу за аль эсвэл ийм эрсдэлт бүлгийн хүн байлаа гэж бодоход чихрийн шижингийн одоо тэр нөгөө шинжилгээнүүдээ өгч явах хэрэгтэй. Тий. За та бүхэн ярихцсан ингээд дуусч байна. Өнөөдөр манай подкаст дээрж оролцсон танд их баярлалаа. Таны ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За баярлалаа.